Сэрэглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татам даруухан тунх Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн дүүрч байна атгачин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөргөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн хүүхдүүд байна мохтох их хуралдаан болж хулган жилийн хуран сард буюу 1240 оны 7 дугаар сард хэрлэний хөдөө арлын 7 болдогт шилхэнцэг хоёрын завсар хаан орд бууж байхад Монголын нууц товчоог бичиж дуусгажээ. хөөх Монголын нууц товчоо тэр дундаа бидний түүх соёл үнэхээр сонирхолтой юм аа. Үгээр илэрхийлэмгүй гайхалтай юм аа. Монголын нууц товчоо нь Монголын түүх болон уран зохиолын хамгийн үнэт дурсгал юм шүү дээ. Монголын эртний түүх, үнэт сургаалуудыг судалж мэдэж авах нь хамгийн чухал зүйл гэж багш маань хэлж байсан. Тийм болохоор би ч гэсэн хичээнгүйлэн сурч байгаа. Тийм шүү. Би ер нь тэр үед байсан бол ямар атар ах байсан болоо? Мянган нүдлийн цаацыг харагч яруу алдарт мөнхүүдээ мэргэнгээд яа янзын бадар ах байсан баг та. Мөнхүүдээ баатар биш шүү дээ. Мөнхүүдээ мэргэн нь олон нүүдлийн газрыг хормын төдийд туулагч бас орчин цасгантай амбас оюун ухаан сүү бэлэг төгс тогчин тэгээд тооцоолын мэргэн доророн гэдэг дөрвөн үнэнч сайн туслагтай юмсанжээ. Гэтлээ. Вау, бүр янзын бадарлаг сонсогдож байна тухай. Бүр илүү ихийг судалж мэдээд мундаг мэдлэгтэй болмоор санагдчихлаа. Мундаг шүү миний дүүнэр. Илүү хичээнгүлэн судалж мэдэж болно шүү дээ. Эртний түүхийн болон уран зохиолын их сурвалж, ном тохимол гээд олон байдаг юм шүү дээ. Дид сэрүүлэг Доророн чи зүгээр үү? Мөнхөө чи өөрөө сэрүүлэг тааруулаагүй мүү? Уулгүй дээ. Яагаад гинт ингэж ажиллаад байгаа юм болоо? Сэрүүлгийг унтраагаагүй болохоор өөрийгөө унтраах горимд шилжлээ. 3 2 1 Үе юу болоод байна? Доророн чи зүгээр үү? За, сайн уу найзуудаа? Би дахиад та нарыг дүгжглээ. Бүр гайхлаа шүү. Харин үлгэрээр аялах цаг болцлоо шүү дээ найзуудаа. Сануулгах гээд л ороод ирлээ. Оо. Нэр нь тийм байна. За, үлгэрээр аялцгаах уу да. Үе таныг бүр асуухгүй болоо гэж бодчихлаа. Yes! За бүгдээрээ өнөөдөр Монголын эртний түүх сургаалаараа аялцгаана. Вау, тийм үү ямар гоё юм бэ? Yes. Тэгвэл бүгдээрээ түүхээрээ хурдхан аялах уу да? За, та нар маань бэлнэ үү? Би билээ. Бид билээ. Алунгой ихийн сургаал. Эрт дээр үед Алунгой гэдэг нэртэй цэцэн мэргэн хатан байжээ. Тэр 5 хүүтэй бөгөөд
Хүүхдүүд нь өөр хоорондоо тааралцахгүй байн хэрүүл зураан болдог байж гин. Тэд хагаралдан тэмцэлдэж нэг нэген огтхонч үздэггүй байж гинэ. Өсгөж төрүүлсэн алангой их нь ихэд санаа зовнон суудаг байжээ. Би бүр тогтлоод байж чадчихна. Анх удаа түүхэн сургаалаар аялах гэж байна шүү дээ. Харин тийм ээ. Үнэхээр сонирхолтой санагдчихад. Бүгдээрээ тэгвэл юу ч гэсэн нөгөө 5 хөвгүүдээ хайж болох уу? Тгий л та. Би очиод тэднэрт би мөнхүүдээ мэрэгэн байна гэд хэлчихье. 10 биш ээ 10,000 нүүдлийг хардаг гэдэл янзын баатар байна гэд хэлчихвэл яадаг бол? Хүүхдүүд ээ, надад нэг санаа байна. Энэ үлгэр түүхэн үнэт сургаалуудын нэг болохоор хэдүүлээ энэ удаа үлгэртэй оролцолгүйгээр хажуунаас нь ажиглан суралцвал ямар вэ? Нээр нь тийм шүү. Бүгдээрээ аль алах мэддэгдэлгүйгээр үйл явдлыг нь харцгаах уу? Надаа бол хамаагүй. Мөнхүүдээ мэрэгэл болмоор байна. Басраа, чи хідэн ч нүүдлийн газар нисэж чадах юм чинь миний үнэн ч туслах болоорой за. Басар би чинь мөнхүүдээ мэргэн таны үнэнч албат шүү дээ. Басар чун би билэн. Мөнхөө басраа. Эртний түүхэн сургаал учраас бид үйл явдалд нь хамаагүй оролцож болохгүй хаа. Үу нэрэ тийм штий. За тэгвэл би дараа л мөнхүүдээ мэрэгэн болъё дөө. Түмэн нүүдлийг довтлогч түмэн жадад мөнхүүдээ мэргэндээ аратан басар чум бивэр хизээд хүчин зүтгэхэд бэлэн ажгуу. Басраа, би бүр жигнэсээ хүлэгт баатар боллоо доо. Хүлэгч байхгүй л байна л да. Нохот баатар юм уу та? Да агва баатар ирсүүд минь дээ. Аян замда гарцгаах уу да. За бүгдээрээ яахгүй бол алангай ихийн сургаалаас хоцорч мэдгэн төргөн хөдөлцгөөе. Та 5 хүн миний нэгэн хөвлөөс төрсөн атал юунд ингэж хагаралтан тэмцэлтнэ. Та нарт нэгэн сургаалыг айлтъя. Хичээнгүйлэн сонсохт. За ээжээ. Ойлголоо ээжээ. Ойлголоо. Би энэ нижгэт мөсийг та 5 хүүгэнд өгье. Хүчээ гарган хуулах гээд үзтээ. Чүпэ. Хугалцглаа ээжээ. Аманхан хугалцглаа. Хөп. Амарх юм гэж. Мус гэдэг нь сум гэсэн үг юм бэ штэ тий? Харин тийм юм байна. Энэ сум хуглуулж байгаа нь яаж байгаа юм болоо? Харин тий. Сургаал гэсэн биш үү? Хугарах ёсгүй байсан болов? Суман дээр нь юм биччихсэн байсан болов? Сумыг нь ав гэж хэлэх гэж байгаад хугал гэд андуурсан болов? Сумыг хуучин монгол хэлээр яагаад мөс гэдгийм бол? Сургаал нь арай л дуусааг байх шиг байна. Бүгдээрээ юу ч гэсэн тайван ажиглацгаая. За, тэгье. За хөвгүүд минь. Энэ нижгэт мөсийг хугалсан бол одоо энэ 5 мөсийг хуглах гээд хүч чадлын сайнаар хичээгээд үзтээ. Яага болохгүй байна. Хугалахгүй юм. Чадахгүй байна. Хинэн ч хугалж чадсангүй штэ. Тийм хатуу байгаа юм бах та.
Харин тийм 5 сум нийлүүлээд багцлсан чинь хугалж чадсангүй шүү те. Мөнхөө басраа сургаал нь дуусаагүй байна. Бүгдээрээ үргэлжлүүлээд сонсъё. Харин тийм ээ. Бүгдээрээ анхааралтай харцгаая. Та нар хэрв харилцан дайсагнаж ганц ганцаар салбал яг саяны нийжгээд мэс шиг хинт ч хялбархан дийлэгдэх болно. Хэрв харилцан туслалцаж ив нэгтэй явбал энэ 5 мэс мэд хинт ч ялагдахгүй бат бих болж чадна. Ойлголоо ээжээ. Мэдлээ ээжээ. Ухаанлаа ээжээ. Бид энэ мөчөөс хойш бүгд эвийг эрхэмлэн хатгсан энэ сум шиг хамтдаа нэгэн цол мэт эвтэй найртай хагаралтан тэмцэлтгэс хол байхаа андгаалж байна. Хамлаж байна ээжээ. Андгаалж байна. Илэх төрлөө эвдэлдэж бүү дайсаг нь хөвгүүд минь. Их захаа алдаж бүү хуйсг нь хүүхдүүд минь. Энгийн ганц сум шиг эвдэрч бүү ялагд. Ирчит 5 сум шиг эвлэж нягтарч ял. Өшлийн мөрөс гიშгэлж өргөө гэрээ бүү сүйдэг. Өндөр заяагаан өргөж үлми дээрээ бат зогс. Ганц ганцаар явбал гарын аясаар хугарна. Олон олноороо зүтгвэл орчлонгийн оройд хүрнэ хүүхдүүд минь. Ийм учиртай сургаал байсан байх шүү дээ, тий? Ааха. Ив түнжинтэй байхыг сургасан юм байна шүү дээ. Вау! Эхний түүхэн сургаал үнэхээр сургамжтай бас гайхалтай юм аа. Ёо! Ашгүй дээ. Мэдсэнгүү. Хэдий сургаал дотор байгаа ч гэсэн Монгол баатар хөвгтүүд шүү дээ. Ай тийм. Харваад эхлүүл яана. Оо. Шори. За хэдүүлээ хөдөлцгөөе. Би бүр эхлээд нэг сум өгөөд хөвгүүд нь хугалж харна. Сургаал ингээд л буруугаар эргэжлээ гэж бодсон шүү. Харин тийм ээ. Тэгээд бүр хоорондоо муудалцаад эхлэхийдээ гэж бодож ялаа. Манаха. Басарчун Баатар би одоо сургаал айлдъя. За энэ 5 мэс мөнхөө энийг хуглах гээд үзтээ. За, басарчун мэргээ би хичээе. Чүп. Басарчун мэргэн минтэ би чадсангүй. Оюун ухаанд үзэгслэн төгс тунхчин минь хуглах гээд үзтээ. За. Чүп. Басарчун мэргэн минь ээ. Би мөн адил чадахгүй нэ. За. Тэгэхээр хугарахгүй байна гэдэг чинь бид үнэхээр юм бат бөх хүчтэй, эвтэй нэртэй байна гэсэн үг юм уу та? Тэгэж хэлдгүй штэ басраа. За. Бүгдээрээ сургаалаараа аялаад дуусчихсан юм чинь буцхуу та. За, тэгье дээ. За миний хөөрхөн дүүнэр сургамжтай сайхан сургаалаар аялаад ирвүү. Айда арваах минь эвийн хүч гэж юу болох? Эээнтэй байна гэдэг инх цагийн түүчээ гэдгийг энэ л зүрхэндээ би чинь ухаарад ирлээ дээ. Хөөх. Манай тунхач нь үнэхэрийн цэцэн яруу ярьж байна шүү. Арваах минь ээ. Энэ багцлсан сумыг та хичээнгүйлэн нэг хуглах гээд үзээч. Үүза, сум нь багтчихлаа шүү. Басраа, гаднаас түлээний моднууд оруулаад ирээрээ.
Тоглох хөөрхөн хүүхдүүдч байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муухай гарч чадхыг манай хөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно. Гэртүү